хуулийг зарчмын үед бол бид дэмжиж байгаа. Энэ маш зөв хууль оруулж ирж байна. Харин зүгээр энэ ч нөгөө хууль тогтоомжийн тухай хууль одоо батлагдсан байж байгаа шүү дээ. Тэрний дагуу энэ ч нөгөө хүний эрхийг уг хууль нь өөрөө та нар хязгаарлаж байгаа хуулийг улам харин одоо бизнесүүдэд тохируулж сайжруулж өгж байгааг чинь ойлгож байна. Оруулж ирж байгаа санал чинь. Гэхдээ хууль чинь өөрөө тэр эрхийг хязгаарлаж байгаа хууль байхгүй юу? Тэгэхээр энэ дээр нөө хууль тогтоомжийн тухай хуульд бол аливаа нэгэн эрхийг хязгаарлаж байгаа, ялангуяа хүний эрхийг хязгаарлаж байгаа хууль орж ирэх юм бол хүний эрхийн комиссоос заавал нөгөө бүрдүүлбэрт нь санал авдаг байх ёстой байгаа. Тэгэхээр та нар энэ хууль тогтоомжийн хуулийнхаа дагуу энэ хүний эрхийн үндэсний комиссоос санал авсан уу? Энэ бүрдүүлбэр дээр би харахгүй байна л да. Тэгээд та хэд маань ингэж бодож магадгүй энэ хүний эрхийн биш нөгөө одоо аж ахуйн нэгж байгууллагын тухай гэж тухайн үедээ бодсон байж магадгүй. Гэтэл энэ чинь нөгөө олон улсын нийгмийн болон эдийн засгийн соёлын эрхийн тухай пактын чинь дагуу энэ жинхэнэ тэрэнд хамаарж байгаа хүний эрхийн асуудал байхгүй, эдийн засгийн эрхийн тухай асуудал. Тэгэхээр тэрэн дээр та нар тэгж ойлгож хүний эрхийн комиссоос санал авсан уу? Дөрөвдүгээр микрофон. Өөрийгөө танилцуулаарай. Хуульч эрхүүр. Хүний эрхийн үндэсний комиссоос санал авсан яг бичгээр тэр тодорхой саналын яг би бас сайн сандгүй. Бас хилцүүлэг тийм авсан. Тэгээ энэ дээр бас хилцүүлэг хийсэн. Хүний эрхийн үндэсний комисс өмгөөлөгчтэй холбоо, хуульчтай холбоо гэдэг. Тэр дээр болохоор хүний эрхийн үндэсний комиссоос бол яг энэ хуулийн цэцлийг дэмжиж байгаа гэдэг саналаа өгсөн. За. Гэхдээ ер нь бол юу ягаараа их төвшин гişүнэ энийгээ гүйцээгээ та нар тэгвэл бичгээр одоо тэр уулзалт хийгээд авсан байна шүү дээ. Тэгэхээр тэрийгэ бичгээр авч нөгөө бүрдүүлбэртэй гүйцээгээрээ эн чинь яг тэгвэл тэр хуулийнхаа шаардлагыг эрх зүйн шаардлагыг бол хангасан байх ёстой шүү.